Тэгээ нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг 5% буцаалтын асуудал явж байгаа бах. Тэгэхээр ер нь бол энэ нэмэгдсэн өртгийн албан татварыг 5% болгох хуулийн төслийг би өөрөө өргөн барьсан. Гэвч одоо Монгол Ардын нам нэг удаа хилцээд 22 хонд одоо унгаасан байгаа. Дахиад өргөн барьсан. Тэгэхээр энэ нэмэгдсэн өртгийн албан татвар яагаад өнөөдөр хэрэгжихгүй байна вэ гэхээр Монгол улс хоёр одоо зах зээлээс бараа бүтээгдэхүүн орж иж байна. Нэг нь бол малчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн орж иж байна. Малчид, тариаланчид болон бусд. Тэгэхээр энэ дээр ихэнх нь яаж ийм гэхээр маш таа жишээ нь малын ноос ноолуур, арьс шир, сүү, мах энэ төр нь одоо нөөт төлөгдсөн гэж орж ирсэн боловч яг одоо жишээ нь одоо махны үйлдвэр дээр мах очлоо гэхэд дараагийн ресторан руу мах явдаг ч юм уу, альсууд одоо хямны үйлдвэр рүү явдаг юм уу, тэгтээ нөөттэй гэдэг ингээл явчих чинь. Энэ юунаас болж байгаа нөхдөр нөөтийн татвар өндөр учраас зах зээл рүү энэ нөөтгөө бараа бүтээгдэхүүн бүгдээр орж иж байна. Дээрээс нь бид нар ихэнх бараагаа хятадаас авдаг. Замууд дээр орж иж байгаа бараа бүтээгдэхүүнүүд дандаа ерөөсөө нэг ширхэгчлэн одоо бүрдүүлэлт хийгдэггүй. Хамгийн өндөр жинтэй, хамгийн хүнд жинтэй одоо овор ихтэй барилгын материалаар ихэнх нь одоо цементгээл ороод ирдэг. Тэгээ оржсэн баруунууд бүгдээрээ яаж ийм нөхдөр наран туул дээр очдог наран туулаасаа Монгол улсын өнцөг болон бүр тарахтаа бүгдээрээ анханасаа бүртгэгдэж орж ирээгүй учраас бүгдээрээ нөөтгүйгээд явцдаг. Жишээ нь одоо нэг барилгын компани 2000 гаруй одоо ажилчныг ажилуулж байна. Гэтэл тэр одоо доотлын туслан гүйцэх шийдэж байгаа 20 гаруй компани бүгдээрээ нөөтгөл одоо бүх бараа үйлчлэгийг хийж байгаа. Тэгэхээр ингээд энэ нөөтийн татварчин өндөр байгаа учраас ерөөсөө энэ бараа бүтээгдэхүүнийг бүртгэхт энэ хууль чинь ерөөсөө энэ татвар чинь ерөөсөө хэрэгжихгүй байгаа даа. Зах зээл дээр тэр чигээрээ нөөтгөө бараа бүтээгдэхүүн ингээд үйлчлэгээ явуулчаад байна. Тийм учраас энэ нөөтийн татвар өндөр байгаа учраас энэ одоо татварчин компаниудыг эргэлдэхгүй, хөрөнгөхгүй ийм одоо нөхцөл байдал руу аваачиж байгаа учраас энэ нөөтийн татварыг 5% болгож багасгаад тэгээд харин тэрнийгээ одоо яс төлдөг бүх хүмүүс одоо бараа үйлчлэгээ бүртгүүлдэг. Үүний үр дүнд одоо татварын бааз суурь нэмэгдэх замаар мөн түншлэн бусад бараа бүтээгдэхүүнийг одоо бараа бүтээгдэхүүнийг бүртгэх тэр үндсэн үүргээ хэрэгжүүлсэний үндсэн дээр ер нь татварын хураалт чинь илүү өснө гэдэг ийм одоо эдийн засгийн тооцоол гарсан байгаа. Тийм учраас энэ татварын буцаалт буюу 5% чи ерөөсөө явахгүй. Хөдөө Ховд аймгийн Эрдэнэ нүүрэн сум дээр 15 дэлгүүр байгаа. 15 дэлгүүрийн нэг нь алдаг оног нөөтийн баримт өгч байгаа. Тэгээд үлдсэн бүх дэлгүүрүүд нь бүгдээрээ нөөтийн баримт өгдөг. Тийм учраас хүн амын чинь тал буюу хөдөө орнуудад амьдарч байгаа тэр хүмүүс бол одоо бүгдээрээ нөөтгөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ авч шít. Тийм учраас энэ тэр нөөтийн баримт байхгүй, нөөтийн баримт өгөхгүй учраас нөөтийн суглаанд оролцохгүй, шивэлт байхгүй, нөөтийн буцаа авалт байхгүй нэг хэсэг хүмүүс нь ингээд 2% ерөөсөө хүртэхгүй шүү. Тэгэхээр энэ 5% чинь ерөөсөө хүртэхгүй. Улаанбаатар хотод яг бараа үйлчлэгээ авсан хүн болгон нөөтийн баримтаа аваад шивэд болж явах шиг байна. Гэтэл энэ 5% буцаалт боллоо гэхэд бусаад энэ Монголын ард түмний тал нь энэ хуулийн хэрэгжилтэнд хамрагдаад тал нь хамрагдахгүй ийм нөхцөл байдал руу очин шүү дээ. Тэгээд тийм учраас энэ дээр би зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Тэгээд байнгын орон дээр санал хураалганаа.